iPad-ыг устгах шинэ бүтээгдэхүүн хувь хүний үн төлбөрийн клауд үйлчлэг гэх мэт мэдээллийг саасатанд хүргэх гэж байна. Монгол мастрын 2 дахь нэвтрүүлэг тавтай морилно. iPhone 4-өөс зарагдаж гиснээс хойш 3 хоногийн дотор 4 сая ширхэг борлуулагдсан байна. Энэ нь гар усны түүхэнд шинэ амжилт бөгөөд iPhone 4 үетэй харьцуулахад 2 дахин борлуулалтаар өссөн байна. Одоогийн байдлаар iPhone 4-өөс нь Америк, Герман, Австрали, Канада, Англи, Япон гэсэн усуудад зарагдаж байгаа бөгөөд 10 сарын 28 гэхэд өшөө 20 усад он гарахаас өмнө 80 усад зарагдана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа байна. Apple компани бид бүхний сайн мэдих iPod Touch хард цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой боллоо. Гол нь $190 чимдэрчээ. Мөн iPod Nano цагийн хэлбэртэй болж өөрчлөгдлөө. Amazon компаниас гаргадаг Kindle-ийн шинэ загвар Kindle Fire гарлаа. Энэ нь iPad-ыг буц зохиод бүтээл гарна гэж мэрэгчнүүд үзэж байгаа юм байна. Kindle Fire нь 7 инчийн өнгөт дэлгэцтэй 8 GB-ийн хард дисктэй Android системтэй зөвхөн wireless ортонд интернет ордог. Хамгийн гол нь Kindle нь ердөө $190 үнэтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг гарах үед нь Sasset Монгол Motor.com-аас аваарай. Гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч Монголын хэрэглэлтийн донд хараахан дэлгэрч амжааг байгаа нэгэн шинэ social network бол Google Plus юм. Google Plus нь нэгдээд эхний сараа 2.5 сая хүнийг авч чадсан хэдий ч түүний 83% нь идэвхгүй хэрэглэгч байд юм байна. Google Plus-ийн онцлог нь гэвэл нэгт Google Hangout буюу группээрээ видео чат хийх, хоёрт Circles буюу групп доторх найзуудаа шинээр хуваарлах арга юм а. Google Plus-ыг нэгдэх үед Facebook видео коллын шинэ бүгцээ нээсэн билээ. Монголд одоохондоо Facebook-ийн видео коллыг хараахан хэрэглэдэг юм билээ. Та хэрэглэдэг үү? Хэрвээ хэрэглэдэг бол над руу мэйлээр танилцуулаарай. Facebook дээр та видео колл хийж авах үедээ Facebook дээр бусад үйлдэл хийх боломжтой. Дэлхийд хэрэглээгээр хоёрт ордог браузер бол Mozilla Firefox байна. Mozilla Firefox магадгүй Монголд хэрэглээгээр нэгт ордог байх. Mozilla Firefox-ийн сан хэдийгээр ямар ч борлуулалт хийдгүй хэдий ч 2010 оны орлого нь 126 сая байсан байна. Энэ нь 2009 оны орлогоос 18 дахин өссөн байна. Манай нэвтрүүлгийн нэгэн шинэ болон бол сонирхолтой вебсайтууд юм. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр миний нам Cig.com-ыг танилцуулах болно. Миний нам Cig.com нь таны хичээлийн бүх төрлийн сэдвээр бие даалт, тайлан, гэрийн даалгаврыг авах үйлчилгээ юм. Та энэ үйлчилгээг авахын тулд утсандаа ердөө 451 тахад хангалттай. Нэгдүгээр эпизодын дараа олон асуултууд ирсний нэг нь бол видео камерын талаар юм. Энэхүү хариултыг би 3 дугаар эпизод дээр хүргэнэ гэдгээ амлаж байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай вебсайтаас мэдээж авна. Эсвэл над руу мэйл явуулаарай. Дараа 7 хоногт уулзъя. Бака. Google Plus.